Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2019 онд нээлттэй хийсэн Jesters The Game Changers киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үнээс өмнө хавар болоод ядраад биш үү? Тэгсэн би гэлтгүй. Бяцхан хүүхдүүд маань ч гэсэн ядраад байгаа юм биш байз. 3 сартаагаас дээш хүүхдүүд хэрэглэж болох Англи улсын Nature's Aid брендийн бяцхан тусал вакцыг та бүхэнд санал болгож байна. Энэ вакцин 100% жимс ногооноос гаргаж авсан 3-аас дээш сартай хүүхэд уух 9 төрлийн амин дэм агуулсан. Хүүхдийн тарих мэдрэлийг амраах, тэтгэх үйлчилгээтэй Б витамин, хүүхдийн харааг дэмжих үйлчилгээтэй А витамин, дархлаа дэмжих С болон D3 витамин тус агуулсан байна. 3-аас дээш сартай хүүхдийн өдрийн витамины хэрэглээг бүрэн хангана. Өнгө, үнэр, хугацаа уртасгагч агуулаагүй тул задлснаас хойш заавал хөрөгчний халаасанд хийж хадгалах ёстой шүү. Мөн коконатын тосон суурьтай D3 орсон байгаа учраас хүүхдийн биед маш хурдан шингэж, витамины дутагдлыг 4-8 7 хоногийн дотор нөхөж, шээсний үндрийг засах, ясны зөөлрөлт, рахи төвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Байгалийн амин дэм эрцээр бие тордъё. Nature's Aid англи чанар. За ингээд кинонд орцгоё. Чулсан улсын түүхэнд болсон үйл явдлуудыг цаг тооны бичигт тэмдэглэж үлдээдэг. Харин Сэжо хааны үед 40 хачирхалтай үйл явдал тэмдэглэгдэж үлдсэн байдаг. 14-р зууны үеийн Солонгост буддизм зөнхөлж байжээ. Буддизм нь үндэснийг дороо туулж, улсыг сүрүүлж байна гэж тухайн үеийн судлаач эрдэмтэд дүгнээд буддизмыг шахан зайлуулж эхэлсэн байна. Гэвч олон жил үргэлжилсэн мохор сүсгийн улмаас ард түмэн тийм чамар монхорлаасаа салж чадахгүй байлаа. Үүнийг нь Хорон хаан овчноор ашиглаж байгааг уг кинонд харуулдаг. Хааны төшмөд хаантай хамт хуралдаж байна. Хаан тэнд нэг юм шидэд энэний их хувь нь олдоогүй юу? Анта цуурхал тараасан хүмүүсийг баривчилсан. Удахгүй номыг нь олноо. Хэрв тэр номыг олохгүй бол хаан миний нэр түүхэнд үеэлээ алдсан гэж дурсагтахаас өөр аргагүй болох нь бид тэр номыг олноо. Бас хаанд нь таныг завхарсан улсыг аварсан сайн хүн гэж ард түмэнд ойлгуулах ажлыг хийх болно. Ямар тач миний хүүгийн ирээдүйд их сайнаар нөлөөлөх ёстой шүү. Тэр миний суудлыг залгамжлах ёстой. Ингэж байна. Тэр үед хаан нүрээ альчуураар арчиж байгаад альчуураа тавьсан чинь цус улцсан байна. Хаан өвчтэй бололтой. Дөрс шилжиж нэгэн уулан дээр байдаг хэдэд нэг бөө маягийн эмэгтэй сууж байна. Нэг эмэгтэй ирцэн үзүүлж байна. Танаа охин чинь ичхэвтер юм хийсэн байна. Би охингүй шүү дээ. Тэгвэл танаа хүү чинь яг үнэндээ охин заяанд төрсөн юм байна л та. Тэгээд л надад охин гэж харагдаад байж. Надад хүү ч гэсэн байхгүй шүү дээ. Хөөрхий. Тэгээд та яах гэж ирэв? Манай нөхрийн баг эхнэрийг салгаж өгөөч. Ингэж байна. Ингээд ажиллахаар боллоо. Энгийн захын гудамж тунд нэг ганган бүсгүй явж байна. Харсан эрчүүд болгон нуурч унаад байна. Тэгсэн хажуугаар нэг хүн зөрөгтөө дэгээдэд яг унгийн даваан дээр нэг ганган залуу бариад авлаа. Тэгснэ. Өнөөдөр ямар өдрийг мэдэх вэ? 3 сарын 3 1464 он ирхмэ. Тэгвэл бид 1464 оны 3 дугаар сарын 3-ны нартай өдөр би рүүгээ харж байна. Би цээжлээд авъя. Ягд гэвэл энэ өдөр би хорвоогийн хамгийн үдсэглэнтэй бүсгүйтэй харц тулгарсан юм. Энэ мөчийг би амьдралынхаа үлдсэн бүх өдрүүдэд санах болно. Ингэж байна шүү. Уран зэзээ үхтэй залуу байна. Тэгснэ. Хөлгүй шувуу гэж сонссноо. Үгүй. Тэм шувуу тэнгэрт нисхээс өөр аргагүй байдаг юм. Газарт буухал юм бол дахиж нисэж үлч чадна. Яг одоо би хөлгүй шувуу шиг л тэнгэрт нисэж байна. Хизээч буумааргүй байна. Ингэснэ нэг газар дагуулад ороод ирлээ. Тэгсэн чи шууд амбаарынхан цонх онгоогоод тэргэл сартаа үдэш тэнгэрт одод түгээд усны шувууд нисэлдээд айхтар романтик шин болж байна шүү. Бүсгүй уяраад залууг тэврээд авлаа. Тэгсэн гадаан хүмүүс энэ нөгөө ноёны баг хатан bay шүү дээ. Тэр өөр хүнтэй завхаарч байна. Ингээд харчлаа. Камер олдсон чи бүгд хуурамч байжээ. Гадаан даавн дээр зураг зураад тавьсан. Гэрэл тусгаж харуулад бас хөгжим тоглоод хуурамч орчин бүрдүүлчихсэн байна. Үнэн мэрэгжлийн гарууд байна шүү. Эд бол манай киноны гол дүрүүд. Энийг нь харин киноны эхэнд гарсан хааны түшмэл дурандад байж байдаг. Цаанаас нь манай хэдийг нэг хүн тайлбарлаж байна. Тэдний баг хамгийн ихнийх нь палпон, акробатчин, багасаа хэрмэл жүжигчин байсан. Жинхэнэ дүүлдэг нөхөр. Дараагийнх нь чун чончэл, ари албыг нь зохицуулдаг. Харин энэ эмэгтэй бөө гэж хүмүүсийг хуурч нисж байгаа мэт жүжиг тавьдаг. Бас хөгжмийн авьяастай. Харин тэр Жинсан ордны зураачийн сургуулийг энэ бол надад жижигдэх газар гэд хаяад гарсан хүн. Гэсэн чи яг жинхэнэ цэцэг зурчаад гараад явцсан байна. Сайн зурдаг бололтой. Харин тэдний удирдагч гол хүн нь гудамжинд түүх хөөрөндөг Мадокко гэж байна. Түүнийг бүгдээрээ босс гэж дуудацгаая. Тэр үед зэрэгцээд баахан сэргүүд манай хэдийг бариад авлаа. Тэгээд тэргүүн түшмэл манай хэдтэй ярилцлаа. Манай босс харин жаахан пэдэгээд байна. Чи хааны түшмэлтэй яаж ороод байгаа юм? Хааны түшмэл биднийг алахыг хүссэн бол аль дээр алчих байсан юм. Гэтэл барьж аваад бас өөрөө биеэрээ ирж байна гэдэг чинь биднээс юм гоох гэж байна л гэсэн үг. Гэсэн чи нэр нь тийм байна. Түшмэл гадуур хаан ширээнд үнэнч байсан 6 түшмэлийн талаар цуу яриа гарч байна. Үүнээс болоод хааны нэр хүн дуунаад байна. Үүнийг яг адилхан аргаар сэргээх хэрэгтэй. Би та нарыг юу ч
явагдахыг хармаар байна. Хэрвээ надад таалагдах юм бол хүмүүсийг хуурсан хэрэгүүдийг чинь цагаатгах. Ингэж байна шүү. Тэгэд манай хэд хийхээр боллоо. Тэгэд хоорондоо ярилцаж байна. Хөө манай хаан чинь үеэлээ алж хаан болоо үсттэй. Үүнээс болоод хинч хааныг хаан гэж үзэхгүй байгаа шүү дээ. Санал хураасан чинь зураач тэмнээс. Би урагчдын төлөө ажилмааргүй байна. Тэр үнэн ч 6 түшмлээс бусд нь бүгд урагч шүү дээ. Ингэж байна. Тэгэхээр хааныг хаан ширээ булаах үед үнэн ч 6 түшмэл түүнийг эсэргүүцээд үүнээсээ болоод алуулсан юм байна. Босс тэндээс. Энийг би шийдээд хэрвээ босоогоороо буух юм бол хийцгээе. Ингэсэн чи яг босоогоороо бууж байна шүү. Тэгэд хийцгээлээ. Тэгэхээр хаан эзэн хийдэд очиж байгаа гэж сонссон. Энийг нь ашиглаад жүжиг тоглоцгоё. Ингэж байна. Тэгэд хааны явах замыг амтж очиод тэнд юмнуудаа өгсөрлөө. Палпун шууд дүүлж гараад модон дээр юм зоож байна. Харин зураач харж байгаад тэр дор нь гэлс зураг зурлаа. Тэгэд хааны цуваа ирлээ. Тэгсэн модны мөчр хааны тэрэгний орой дээр тээглэхээр харагдаж байна. Зогс! Бидний замд мөчрүүд саадуулж байна. Гэсэн чи нэг сонин чимээ гараад модны мөчр өргөгдөж байна. Хүмүүс хараад хөөх эчид ингээд гайхаж байна шүү. Тэнд нь харин зургаар халгалсан ханны цаана манай хэд татаж байсан юм байна. Нөгөө төшмөл бас холоос харж байна. Тэгсэн манай хэдийн олсон тасарчлаа. Тэгээд зоосон төмөр нь яг мултраад бүдлгүүтдгийн даван дээр палпун гараад бариад авна. Эцсээ хүртэл тэсэж байгаад яг явсныхан дараа унгаалаа. Манайх очоод зүгээрүү палпун зүгээрүү ингэсэн чинь би зүгээрээ. Хөөе моцойлог. Бүх юм болоод өнгөрсний дараа хааны төшмөл ирж байна. Саяны хийсэн зүйл чинь та нарын хэргийг цагаат авахад хэтэрхий жижигдэх юм байна. Эрхмээ сая бол зүгээр л үр таригдсан. Удахгүй ургацсан ургахаар та харна. Ингэсэн чи тэнд хааныг явах үед мод өргөгдөж зам гаргаж өгсөн. Манай хааныг тэнгэр таалж байгаа юм байна гэд цуурч байна. Тэр цуун явсаар төшмөлийн өөрийнх нь чихэнд хүрээд ирлээ. Удалгүй төшмөл манайхантай уулзаад чиний хэлсэн зөв байж. Хийсэн гэмиг чинь цагаат таглаа. Одоо та нар бидний төлөө ажил. Бидэнд хэдийг өгөх юм. Гэмиг чинь цагаатгаж байгаа юм биш үү? Тэгээд үнгүй ажиллах хэрэггүй. Цаана нь багийнх нь гайхаад байна. Болооч сэргүүд шууд илдээ сугаллаа. Догхо тэнд. Тэгээ биднийг алчих. Угаасаа амьдрахад хэцүү байна. Өхөн өгтлээ бид хийвэл хийсэн шиг хийгээд үзнэ. Үгүй бол эртхүү өгөхэд гомдох юм алга. Угаасаа өдөр болгон бидний хүзүүнд илд тулгцсан юм шиг л амьдарч байна. Ингэсэн чи бүдүүкэ айгаад өмдөндөө шээчлээ. Төшмөл харин зөөлрөөд. Чи буруу ойлгочих шиг боллоо. Одоо бидний төлөө ажил гэдэг нь хамтран ажил гэсэн үг. Мөнгө бол асуудалгүй. Та нар юу хүсэв? Бид байшаабмаар байна. Бас дунд давхаргын гэрчилгээтэй болъё. Ингэж байна. Ингээд л болоо юу? Өөр хүсэх юм байгаа мó? Ингэсэн бүгд байхгүйгээд дохиж байна шүү. Ингээл болоо. Ингээд тохирлоо. За ингээд улсаасаа урвсан хааны нэр хүндийг өсгөх ажлыг хийхээр боллоо. Дунд давхарг гэсэн гэрчилгээ даруулаад пай золж явлаа. Тэгээд гудамжаар пэдгэр алах нь шүү. Хүмүүс харж бишрээд хүүхнүүд харж жуумалцаад янз юм байна. Тэнд нарийн гудамжинд нэг хэрмэл жүжигчин хааны талаар жүжиг тавьж байдаг. Мэн улсын хаан өөрийн үеэлээ алж хаан ширээнд суусан түүх. Хамгийн түрүүнд өөрийг нь эсэргүүцсэн шудраг 6 түшмлээ алж байна. Ингэснэ. Мо тэнэгэ намайг хаан гэж дуудвал би амийг чинь хэлтрүүлээ. Би жинхэнэ хаанд л үйлчилдэг. Чи харин хаан биш. Төвний хөлийг нь тамгал. Ингээд улаасгсан төмөр гаргаад ирлээ. Тэгснэ. Ёо ямар ч тэнхэг уулчлаа. Яг өлсөж өглөө. Гүчээ яг гоё хэсэг дээр нь мөнгө нэгтгэе болооч. Ингээд хүүхдэн тэрүүгээр яваад мөнгө цуглуулсны дараа үргэлжлүүлээд ярьж байна. Тэгээд шудраг түшмэл нүдээч цавчлгүйгээр хөлөө тамгалуулсан юм. Төмөр чинь хөрчихсөн байна. Дахиад халаагач ингээд зоригтой хэлж чаджээ. Ингэж байна шүү. Мэн улсын хаан гэж яриад байгаа болохоос өөрийнхөө хааныг шүүмжлээд байгаа юм байна. Тэгсэн манай хүн очоод мэндэлж байна. Эртний танилуд бололтой. Нөгөө жүжигчин. Гүчи хааныг шүтэнүүд таалсан гэж монхруулна гинэ. Би чамд юм заасан уу? Бүр багш нь байсан юм байна. Үгүй би өөрөө сурсан. Гэхдээ тэр урвалт чинь 10 жилийн өмнө болоод өнгөрсөн бидтэй. 10 байна уу, 100 байна уу, 1000 байна уу хамаагүй. Улсаасаа урвсан хүн л бол урвагч. Та тэгээд өөрөө харсан юм уу? Гүчи хараа байцтэй. 6 үнэж төшмөлийн түүхтэр би ч гэсэн байгаа шүү дээ. Ингээд нөгөө номоо ярьж байна. За. Таны сурагч таныг хоол уух юмар дайлж байхад баярлж болтгоо мо? Ингэж байна шүү. Манай үнийг буруу замаар орсон гэд багш нь ууртай байгаа юм байна. За ингээд манай хэд дараагийн ажилдаа орцголоо. Зураач тэнд янз бүрийн хуурамч шүтэнүүдийн зураг зураад байгаад байна. Хэрвээ ингээд нисээд гараад ирвэл хүмүүс итгэх нь үсттэй. Ингээд нисэх тасгал хийсэн чинь арай хүнд болчихжээ. Чи наад жингээ хаяа. Ингээд 14-р зууны гүйлтийн зам хийгээд өгчиж. Цэцгээр бороо оруулах юм бол хүмүүс яг итгэнэ. Ингээд жинхэнэ 100-ны шилдэг лойвор зохион байгууллаа. Төлөвлөгөөгөө төшмөл танилцуулсан чинь таалагдж байна шүү. Гол нь жинхэнэ мэд харагдах ёстой шүү. Ингээд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боллоо. Нэг хийдэд хүмүүс мөргөж байна. Ингээд сонин чимээ гараад тэндээс нэг нөхөр нисээд гараад ирлээ. Ламдар нь өөрсдөө шокроод үрээ байна. Манай циркч арай ардуур нь өөрөөсөө утаа гаргангаа хоёр тишээ гүгээд байна. Манай хайрын эмэгтэйгээ утсаар өргөд байж байдаг. Бүдүүка тэнд нь хөгжим тоглоод жинхэнэ энтертайнмент юм хийж байна. Тэгээд тэр даруй баахан цуурхал тарлаа. Удалгүй зөндөө олон
дэнлүү агаар төөргөд нөгөөдөл нь тэнгэр төөрхөөрөө буудаад цэцгийн дэлбэгээр бороо оруулна. Ард түмэн гайхаад сүйд боллоо. Хааныг харин нэгэн хавцлын дэрэгдүр явж байтал гинэд тесрэх бөмбөг теслэх чимээ гаргалаа. Хүмүүс гайхаад байж байтал цэцгийн дэлбэгээр бороо ороод тэгсэн дэндээс манай эдийн хийсэн модон баримл хөөрөөд гараад ирлээ. Доор нь дэнлүү бас ачжээ. Баруун тийшээ. Баруун. Зүүн. Бидгийн хөдөлгөөтэй байл та. Цэргүүдээр бас ард нь хоолой хийлэгчжээ. Сүрттэй сонсогдож байна шүү. Тэнд байсан хүмүүс нь бичиж аваад бөө юм болж байна. Удалгүй хаан гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүллээ гэсэн мэдээ гараад хааны нэр хүнд ард олны дунд огцсон мөслөө. Манай эд харин тэнд нь баяраа тэмдэглэж байна. Тэргүүн түшмлийн туслах нэг дайлжгар түшмэл. Бид хийж чадсан гэдэгт итгэхгүй нэ. Ингэснэ манай эмэгтэй рүү хандраад унлаа шүү. Манай эмэгтэй харин муу завхаа новш. Яаж над руу ойртож зүрхэлж байна? Юуг нэ? Муу дорд юм. Ингээд зодох гэсэн чинь маа. Түшмэл. Энэ муу чи яаж байна? Ингээд босоод ирсэн чинь манай босс барьж аваад. Түшмлээ. Наадах чинь тантай яриаггүй. Наадах чинь бөө байхгүй юу? Таныг биш. Харин таны муу ёрын тэр хүслийг чинь зэмлээд байгаа юм. Одоо тэр хүсэл чи алга болцсон байгаа үсттэй. Тийм ч юм уу? Ингээд гуйлахтаа чимээг болгочлоо. Тэгснэ эмэгтэй рүү толгоос игсэрч байна. Тэр үед харин тэргүүн түшмэл орж ирээд хааны нэр хүнд өсч гисэн. Одоо харин түүний эрүүл мэнд ард түмнийг түгшээгээд байна. Одоо хааныг эрүүл гэж хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Ингэж байна шүү. Манай босс. Энэ тийм ч амар биш дээ. Яаж над шиг дорд гаралтай хүн хааны эрүүл мэндийн талаар ийм чухал ажил хийх вүлээ? Чи зэрэг зэнда хүсээ юу? Тэ баха. Малбо гэж эсэргүүгийн шавч мөн дөө. Малбо гинэ. Нөгөө гудамжинд түүх ярьдаг хүн үү? Тэр чи хааны 6 түшмлийн талаар ард түмэн түүх яриад байдаг урагч үсттэй. Гэхдээ би түүний шав бишээ. Хэсэг хамт ажиллаж байсан. Ингээд дурсамжаа саналаа. Манай хоёр хааны 6 түшмэл гэдэг номыг хамт уншиж байсан юм байна. Манай хүн. Гэхдээ яагаад тэр хажуу хүн бидэн шиг жүжигчдэд энэ номыг өгсөн юм болоо? Тэр чин хажуу хүн бишээ. Ким Сэ Юб. Хааны түүх бичээд шүү дээ. Биднийг энэ түүхийг ард түмэнд түгээгээсэ гэсэндээ л өгсөн байж таарна. Ингэж байна шүү. Тэгэхээр хааны түүхч албаар энэ чухал номоо жүжигчдэд өгсөн юм байна. Манай харин багаараа уулзалдаад ярилцлаа. Гэхдээ бид нар тэгээд энэ ажлыг хийн гэж юу? Уймаа өвчин гэдэг чи тоглоом биш шүү дээ. Яаж идэгсэн болгож харуулах юм бэ? Гэхдээ дээрээс нь бидэнд одоо байгаа маань хангалттай шүү дээ. Бидэнд өөр юу хэрэгтэй юм? Оны итгэлийг олох хэрэгтэй байгаа үсттэй. Тэгэх юм бол хинч бидэнд хүрч чадахгүй. Ингэсэн чи зураач тэнд жаахан сонирн болоод байна. Хүн чанар нь зулгаагаад байгаа бололтой. Ингээд зөвшөөрцгөлөө. Манай босс хаантанд бараалхлаа. Түшмэл. Хааныг идэгсэн гэж хүмүүст харуулахын тулд эхлээд чи өөрөө хаантай бичлэн уулзах хэрэгтэй. Тэгэд хаантай уулзлаа. Хаан хөшгөө дээшлүүлээд нүүрээ өргөөд намайг хар гэсэн чин би нүүрэн дээр нь битүү тууралт гарчихсан юм байна. Манай хүн шууд төлөвлөгөөгөө ярьж байна. Хаанта Nature's Aid брендийн бяцхан тусал вакцаас нь аваад уучих. 100% жимс ногооноос гаргаж авсан. 3-аас дээш сартай хүүхэд уух 9 төрлийн амин дэм агуулсан. Хүүхдийн тарих мэдрэлийг амраах үйлчилгээтэй Б витамин, хараг дэмжих үйлчилгээтэй А витамин, дархлаа дэмжих Д, С витаминууд тус агуулсан. Хүүхдийн өдрийн витамины хэрэглээг бүр хангана. Гол нь задлж уучаад хөрөгчний халаасанд хийж хадгалах ёстой юм байлээ. Эко бүтээгдэхүүн болохоор тэгдгийн гэсэн. Би одоо 45-тай. Чи юу хүүхдийн витамин санал болгоод байгаа юм? Бас хөргөгч гэж юу юм? Энэ рекламны пауз хаанта. Одоо кинонд орцгоё. Тэгэхээр ард түмний нүдэн дээр хаанта хийдэд мөргөл хийх хэрэгтэй. Тэр үед хүмүүс нууцаар таныг дагаж харах болно. Тэгээд та мөргөөд байж байтал нар жаргах ёстой. Нар жаргасны дараа та тэнд байдаг цөөрөмд бие явгана. Муу боол чи хаан намайг хүмүүсийн нүдэн дээр нөөцгөлгөх гээё. Үгүй хаанта. Та нөөцгөлөх шаардлагагүй. Таны оронд би усанд орох болно. Ингээд манай хүн өөрөө хааны хувцсыг өмсөд гараад ирэх юм байна. Тэгээд бие явгаж байтал тэндээс нэг гэрэлтэй цэцэг барьсан охин гараад ирнэ. Юун хүн бэ? Чи мэдэж яах гээв? Ингээд усанд алхах үед нь цэцэгнээс нь юм гарч ирээд усыг гэрэлтүүлж өглөө. Хүмүүс тэнд хөөх энэ юу вэ? Палпон гарч ирнэ гэвстэй. Чи яагаад гараад ирээ вэ? Палпон жинсаны ажлыг хийж байгаа. Жинса яатсан? Мэдхгүй. За ажилдаа оръё. Хаан таны биеийг би үрээд өгье. Ингээд өрөнгөт нөгөө өвчтэй арьсан. Шууд хуурч унаад ирүүл болчлоо. Хөөх, өвчин байхгүй болж байна. Өөх, хаан миний өвчин байхгүй болж байна. Ингээд явх үед нь. Ой чи, хааныг нүцгэн байхад нь харсан гэж хүмүүст хэлвэ? Харин хаан та надтай уулзсан гэдгээ хүмүүст хэлвэ? Ингэснэ ууран дунд замхраад алгуулчлаа. Хүмүүс тэнд шок. Ард нь мэдээж манай эд ажиллаж байна. Хаан эрүүл болоод хувцас өмслөө. Маргаашнаас нь эхлээд бөөн цуу яриа. Ард иргэд бүгд хаан эдгсэн гэд ярьж эхэлдэг. Тэрийг нь харин түшмэл голд нь очиод сонсож байна. Ингээд манай хэд шагналд нь дээд зиндааны пайз хүлээж авлаа. Тэгсэн нэг зөвүүн түшмэл. Одоо та нар энийг унш. Ингэсэн чи тэр нь 6 урвагч гэсэн ном байна. Нөгөө улстай үнэнч байсан шудраг 6 түшмэлийг 6 урвагч болгоод бичсэн байна. Түүхийг говьуулах ажил хийхэр болчлоо. Одоо хаан эзэн 6 урвагчтаас улсаа аварсан гэж яригдах ёстой. Ингэж байна шүү. Тэгсэн манай зураач тэндээс орилоод босоод ирлээ. Та нар яаж зүрхэлж байна? Хэр их баяцсан болохоро ингэж түүхийнхээ эсрэг юм ярьдгийм. Тэр дорн сэргүүд ирээд манай зураачд худаг тулгаж байна. Бүдүүхгээ шууд ухаалчлаа. Босс тэнд энийгээд. Ха
Жинсан, чи дөрөвдөө сайн орж байна шүү. Сайн да. Бид нэр жүжигтээ зориулж орж ирсэн санаагаа шууд хэлдэг дүрмтэй юм л да. Манай Жинсан шууд дөрөвдөө орж байгаа нь тэр. Ингээд аргалах гэж үзлээ. Тэгсэн зэвүүн түшмэл босч ирээд манай хүнийг жигээд унгаачлаа. Тэгээд Жинсаныг алах гэтэл тэргүүн түшмэл. Бааз, наадуул чин хааны итгэлийг олсон хүмүүс. Тахиа нэдэлж байгаа юм шиг алчгаж болохгүй. Дараагийн удаа хэлэмаа бодно үз. Ингэж байна шүү. Манай хүн Жинсаныг аваад гарлаа. Жинсан гарч ирээд өхөн өгтлээ үнэн байна гэдээсэн чи яасан? Гэсэн шууд шанаадад унгаачлаа. Бид чамаас суулж үхэх шахлаа. 6 урвагч гинэ. Бид баатруудаа тэгэж харлуулах юм уу? Бидэнд тэгээд өөр сонголт байгаа мó? Би энийг чи хийхгүй. Би улсын зураач байхдаа энэ шудраг бас урвагчдын төлөө ажиллахгүй гэд хаяад гарсан. Одоо харин би тэдний төлөө ажиллаад байна. Ингэснээр Жинсан яваад өглөө. Хүчтэй үзэл бодолтой байна. Дөрс шилжиж манай хүний багш нь гудамжинд нөгөө 6 шудраг түшмлийн талаар жүжигээ тоглож байна. Жүжигийг нь харин хүмүүс үзэхэ болчихжээ. Хааны нэр хүнд өссөнөөс болсон бах л да. Тэгээд яг оргил хэсэгтээ орохоос өмнө ёй, орилго тэнхээ алгаа. Нэг сайхан намвон өхри махтай шүл идчихвэл юу гинэ? Намвон шүлөө. Ингэснэ баанрыг нь гаргаад ирлээ. Хөөхи. Рекламны зах зээл рүү яваад орсон байж. Хүмүүс босоод явчлаа. Болж үзээ. Манай хаан хувь заяагаар тодорч гарч ирсэн хаан мэдүү. Ингэж байна шүү. Тэнд нь харин манай босс ирчихсэн сууж байна. Тэгээд багшинд очиод ярилцлаа. Гэхдээ чи одоо энэ худал юмаа хийцээ байх юм бэ? Юу худал гэж? Надад үр ашгаа өгж байгаа үсттэй. Та харин энийг яриад одоо яаж амьдарч байгаагаа хар. Ингээд нөгөө 6 шудраг түшмлийн номыг нь гаргаад ирлээ. Таны ярьдаг энэ ч худлаа юм бэлүү? Та яаж мэдж байгаа юм? Хэрвээ худлаа юм бол яагаад энэ номыг олж устгах гэж улсаараа хайгаад байгаа юм? Бас яагаад энэний эсрэг том ажил өрнүүлээд байгаа юм? Чи одоо болох хэрэгтэй. Чи түүхийнхээ эсрэг, улсынхаа эсрэг үйл ажиллагаа явуулаад байна. Түүх, улс гинэ. Наадах чинь надад хитрхи томд нь би өнөө маргаашийнхан хоолны төлөөл юм хийж байна. Ингээд яваад өглөө. Тэр үед гараад явж байтал тэнд нь цас орж байна. 100 цас ороод байгаа юм бахтаа гэд гайхаад артал. Цас биш үнс байж байна шүү. Гайхаад яваад очсон чинь тэнд нь сэргүүд ирсэн. Энгийн иргэдийн гэрийг шатааж байдаг. Энэ юу болоод байгаа юм? Ингэсэн чинь цаан чин буддаа. Манай хааныг таалаад боо юм болж байна. Бид нар энгийн иргэдийн гэрийг нураагаад буддын сүмийг тэлэх гэж байна. Тэр чин худлаа. Бид нар тэрийг зохион байгуулсан. Ингэсэн чинь зохиод унгаачлаа. Чи яаж ингэж хэл зөөрхөлж байна? Ингээд сайн харсан чинь тэнд нөгөө далдаг түшмэл, зэвүүн түшмэл, бас тэргүүн түшмэл байж байна. Удалгүй хаан түшмлүүдтэйгээ уулзаад хуралдаж байна. Далдаг түшмэл тэнд. Хаан та одоо нэр хүндтэй болсон учраас хаан ширээгээ итгэл төгс ханхүүдээ шилжүүлж өгч болно шүү дээ. Ингэсэн хаан уурлаад босоод ирлээ. Бэ 12хан жил хаанчлаа. Надад хангалттай гэж бодоо юу? Гэд илдээ далаасан чинь тэргүүн түшмэл тэндээс. Төвчж хайрл хаан та. Таны үйлдэл бидний тохиролцоонд аюул учруулж байна. Тэр тохиолдолд бид ханхүүгийн чинь аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй шүү. Ингэж авна шүү дээ. Нөгөө төрийн эрхийг хууль бусаар авсан тохиролцооныхон талаар яриад байгаа бол та. Манай босс харин гэр оронгүй болсон иргэд дээр очиод уулздаг. Ингээрээ шатаалгасан энгийн иргэд ууланд байрлаж байгаа юм байна. Тэгээд тэргүүн түшмэлтэй уулзаад. Үгүй та буддын сүмийг тэлхийн тулд энгийн иргэдийн гэрийг шатаачлаа штэ. Энд чи буруу шүү дээ. Тэр сүм томрох тусам иргэдийг монхруулж хуурахад амар болно гэдгийг ойлгохгүй байна уу? Энгийн иргэдэд ингэж хандаад авах юм бол бидний босгосон хааны нэр хүнд буцаад унах юм биш үү? Гэсэн түшмэл. Бэ зөв бодож. Чи ч бас надтай адил эмзгэлж байгаа юм байна. Үнэн дээр хааныг эсэргүүцсэн 6 түшмэл, үнэнч түшмлүүд байсан. Хаан түүхийг өөрчилж, хаан ширээг хууль бусаар авсан. Хааны энэ үйлдэл аимшигтай байсан юм. Тэм учраас би улсаа бүрэн сүрүүлэхгүй тулд хааны талд орж ажиллаад, удалгүй харин түүнийг унгая гэж төлөвлөсөн юм. Хаан өөрийнхөө хууль бус бүлгийг байгуулж, энэ бүлэгтээ үнэнч байна гэсэн хүмүүсээ өхрийн цус уулгаж тангараг тавиулсан. Би ч уусан. Харин хааны шунал одоо ч зогсохгүй байна. Тэр иргэдийн гэрийг шатааж, түшмлүүдээс алсан. Ингэсэн чи нөгөө далдгыг алдсан болж таарлаа. Чи надтай хамт тэмцэх үү? Хааныг миний өмнө сөхрүүлээд өгч чадах уу? Гэд санал тавьж байна. Манай хүн итгэсэнгүй. Тэгсэн түшмэл уйлаад байна. Үний юм шиг вэ шүү. Би түүхээ авч үлдмээр байна. Ингэж байна. Хэрвээ энэ амжилттай болох юм бол би чамайг түшмэл болгоно. Ингэсэн санал тавилаа. Манай хүн буцаж ирээд багийнхантайгаа зөвлөлддөг. Энд чинь аюултай шүү те. Бид өхөн. Али хурдан явъя. Хурдан зогтъя. Бид хийсэн ч өхөн. Хийгээгүй ч өхөн. Одоо биднийг ажиглаж байгаа. Гэхдээ би амьд үлдэх арга олно. Ингэж байна шүү. Ингээд манай хүн төлөвлөгөө зохиолоо. Тэрийгээ зурж бэлдээд түшмэл тавиачаад танилцууллаа. Тэгсэн ийм зураг байна. Юу вэ? Энд чинь юу вэ? Төлөвлөгөө. Үгээр тайлбарлаад өгөөч. За хаан хийдэд мөргөхөр очих үед баахан муурнууд замыг нь хаана. Тэр үед та уурлаад хааны замыг муур хааж байна. Магадгүй энэ дотор аюул байгаа бах. Орж шалга гэж сэргүүдэд оруулна. Тэнд нь харин алуурчин байж байна. Тэгээд хүмүүс хааныг юр бусын аргаар аварлаа гэж сүсэглээд байж байхад нь та хэн ингэж тушаасан гэд алуурчнаас асууна. Тэр үед алуурчин ханхүү надад тэгж тушаасан гэж хэлээд та нар хуулийн дагуу ханхүүг барьж авна. Харин хаан хүүгээ цаазлуулахгүй тулд
таны өмнө сөхрөн. Ийм л байна. Гайхалтай. Чиний энэ ухааныг ингэж байна шүү. Амжилттай боллоо. Тэгсэн манай хүн бас хаанд бараалахад таныг унах гэж байна гэд хэллээ. Йоо, өннөө. Тийм ээ. Удахгүй таныг хийдэд очиж мөрөг гэд санал тавина. Чи яаж мэдэв? Учир нь энэ миний төлөвлөгөө байсан юм аа. Ямар төлөвлөгөө? Ингэсэн чи нөгөө зураг гаргаад ирлээ. Харж байгаад үгээрээ тайлбарлаадах. Ингэж авна шүү дээ. Манай хүн хаан тайлбарлчаад багийнхандаа төлөвлөгөөгөө танилцууллаа. Нөгөөдөл нь харж байснаа. Үгээрээ тайлбарлал да. За. Тэгэхээр хаан хийдэд очино. Бид нар эр муурнуудыг барьж аваад хааны өөдөөс тавина. Хааны хувцсанд эм муурнуудын үнэртэй шингэн түрхээд муурнууд хаан дээр аваарна. Тэгээд хааныг орж ирэхэд нь муурнуудаа тавилаа. Тэгсэн палпун алга болцсон байх шүү. Үгүй палпун хайчих ба. Мэдхгүй. Яаж байгаа юм бол хааныг муурнууд торгоогоод тэргүүн түшмэлтэнд муурнууд хааны замыг саатуулсан нь учиртай байж таарна. Дотор аюул хүлээж байж мэднэ. Орж шалга ингээд сэргүүд яваад орлоо. Оронгуудаа манай хүнийг зодоод байна. Яй өвч штэ. Битгий жинхнээсээ зодоод байлаа. Ингэсэн суулгаад амын дарчлаа. Харин тэнд палпуныг бариад хүлцсэн байна. Тэгсэн нөгөө зэвүүн түшмэл. Миний хэлснээр хийхгүй бол багийнхан чи бүгд өвхөн шүү мэдүү. Ингэж байна. Палпун гарч ирэх үед тэргүүн түшмэл очиод энэ чамд ингэж тушаасан. Ханхуу тушаасан. Гэж байна шүү. Ханхууг барь. Тэргүүн түшмэл санаагаа хэрэгжүүлчлээ. Яг тэр өрөө хаан өвчтэй хүн удахгүй намайг өөхөх үед хүү маань хаанчлах ёстой. Миний ууган хүү өгсөн. Удаах хүү маань бас өхөл. Миний залхамж үгүй болно. Хүүг маань авар. Боломжгүй хаантай. Та үеэлээ алж хаан болсон. Өөрөө энэ бүхнийг эхлүүлсэн бэ шүү. Йоо, хаан ширээн тэрслэн гинэ гэд уурлах гэснээр ямар ч аргагүйгээ ойлгоод түшмлийн өмнө сөхрлөө. Чи яллаа. Миний хүүг авраач. Би чиний хэлснийг хий. Ингэж байна шүү. Тэгсэн түшмэл. Нэг арга байна. Та хаан ширээгээ хан хүүд өгөх ёстой. Тэгээд дахиад үхрийн цусаар гэрээ байгуулж түүнийг бүлэгтээ үнэнч байна гэж тангаргалуул. Ингэж байна шүү. Хаан зөвшөөрлөө. Манай босс улан палпон хоёрыг харин дүүжлэх гэж байна. Тэргүүн түшмэл. Жүжигчин хүн өөрийнхөө зохиосон түүхэнд ороогдох ямар байна да. Надаас илүү сайн жүжигчин гэвэл та өөрөө л байна. Жинхэнэ бузар муугийн үүр уурхаа. Ингэсэн чинь дүүжил гэд тушаалаа. Босс палпон руу хараад. Палпонаа уучлаарай. Зүгээрээ хаа, нэр төрийн хэрэг ахаа гэд өргөгдөн. Тэгсэн цаанаас нөгөө далдаг түшмэл гүгээд ирлээ. Үхээгүй байсан байна. Тэргүүн түшмэл хуурч байсан байна. Тэгсэн 6 шудраг түшмэл гэсэн номны хавцас бариад ирсэн байна. Йоо, энэ ном хаа байна? Гэсэн тэндээс манай хүний багш нь хүрээд ирлээ. Хэрвээ тэднийг суллвал энэ номыг танд өгье. Ингэж байна шүү. Ингээд аварчлаа. Бөөндөө шоронд орчлоо. Та жинхэнэ номоо өгөөгүй үсттэй. Хуурамч үсттэй. Йоо, жинхнээгээ өгчихсэн юм уу? Тэгсэн бол тэр чи одоо биднийг аврахгүй штэ. Удахгүй дахиад л цаацлна. Та өөрөө бид хоёртай хамт цаацлуулна. Мэдэж байна. Би зүгээр л цаг хоцсон юм. Гэж байна шүү. Юм төлөвлөсөн байгаа бололтой. Тэнд харин түшмлүүд бөөн баяр болцсон зугаацж байна. Тэргүүн түшмэл. Маргааш өдөр тэр жүжигчдийг бүгдийг нь цаацлна. Тэгээд энэ номыг шатаагаад төвх бидний талд иргэн. Ингээх үе харин манай эдийн байгаа шоронд утаа орж ирээд байна. Харуулууд ороод ирсэн чинь манайхан айл хэдий орчихжээ. Хоригдлууд оргцсон байна. Ингээсээ үгүй байж харуулын хувцас төвдчихсэн байж. Манай босс босоод ирсэн чинь жинсэн хүрээд ирсэн байна. Йоо, чи ирчихээ юу? Хэрвээ чи энэ урагчдын эсрэг ажиллах гэж байсан бол надад хэлчихгүй яасан юм. Би хамтрах байсан шүү дээ. Ингэж байна шүү. Ингээд дахиад хамтрахаар боллоо. Тэгээд манай хэд цэргүүдийн дүрээр морь унаад тэндээсээ орчлоо. Ардаас нарийн цэргүүд хөөж байгаа тарсан чинь замд нь нөх байж байна. Яг нөх рүү унлаа гэтэл зүгээр зураг байсан юм байна. Тэгээд гүйцэхгүй болохоор нь араас нь сум тавьдаг. Багш шарын шавьяга түлхэж холдуулаад өөрөө оногчлоо. Холгоо очоод манайхан багшийн сумыг нь суглах гэж үзлээ. Болохгүй нь бололтой. Багш, би чамайг яагаад аварсан гэж бодож байна. Чи бол биднээс үлдсэн хамгийн сайн жүжигчин. Хэрвээ хүмүүст нөлөөлдөг хүн үнний тал зогсохгүй бол бидний үнцэн үгүй болдго юм шүү. Ингэснэ амьсгал хураачлаа. Тэгээд багшигаа оршуулнаа. Дуусныхан дараа бүгд. Одоо яах вэ? Одоо тус-тусын замаа хөнөө. Эндээсээ тарцгаая. Юу вэ? Бид нар тэмцэн үсттэй. Яасан бэ? Би дөнгөж сая эндээсээ салъя гэж хэлээ үсттэй. Тарцгаая. Ингэсэн чи бүдүүкад эндээс. Гэхдээ тэгвэл дахиад хамтлаг байгуулчихъя л та. Угаасаа чи өөрөө ганцаараа тэмцэх гээд байгаа үсттэй. Бид нар чамтай хамт. Ингээд ухрах шинжаалгаа. Ингээд манай хэд худал хуурмгийг илчилэхээр боллоо. Нөгөө талд нь түшмлүүд нөгөө муухай ёслоо хийж хувилдааны гэрээгээ байгуулах гэд бэлдэж байна. Манай тарин гадаа нь юмнуудаа өгсөрч эхэлнэ. Тэгээд нөгөө гэр орноо шатаалгадаг хүмүүс төр очиод намайг сонс ингэж байна шүү. Эднэрийг талдаа оруулах нь тэ. Тэнд байгаа галын тавиуруудыг хөлнөөс нь юм уяад байна. Манай зураач харин хуурамч тамга урлаад бүдүүгээр нь өөрчлөгддөг бичиг хийгээд байна. Босс тэнд харин цагаан хоолой бэлдэж байна. Сонсоцгоо хүмүүсээ. Одоо миний хэлснийг хий. Юу хийх бэ? Гэхдээ одоо бишээ. Би зүгээр дасгал хийж байна. Одоо зүгээр хоолой ид. За.
Ингээд орой болоход нөгөөдөл ёслолоо эхэллээ. Хаан ширээгээ хүүдээ өгөөд төшөмдүүдтэйгээ хувилдааны гэрээг байгуулах гэж байна. Тэгээд үхрийн цус амсчаад хүүдээ өгөөд наатахаас амс ингэж байна шүү. Хүн яг амсах гэтэл тэнд юр бусын чимээ гараад унлаа. Доогуур нь бас утаа орж ирээд тэгсэн хажуу талынх нь галнууд бүгд унаад байна. Тэргүүн төшмөл нөгөөдөлчөө ирчихэж. Ингээсэн чинь тэд утаан дунд гэрлээр дамжуулаад нэг проектор шиг үзэгдэл харагдаж байна. Тэнд шудраг 6 төшмөлийн нэг нь өгөхийнхөө өмнө тамлуулж байсан дүр зураг байж байна. Тэгээд би сун саммун байна. Чи бол хаан биш. Чамайг эзэн хаан гэж дуудах ёсгүй. Чи бол үеэлээ алсан уруугч, тэрслэгч. Гэт яг өгөхийнхөө өмнө хэлсэн үгийг нь хэлж байна. Энийг нөгөө багш нь гудамжинд тоглоод байсан шүү дээ. Тэгээд хөлийг нь тамгалах үед наад төмөрч нь хөрчлөө. Дахиад халаахгүй мó гэд баатарлаг хэлсэн үгсийг нь хэллээ. Манай үнд сайн жүжиглж байна шүү. Тэрийг нь харж байсан багийнх нь бишрээд зураач бүр уйлчлаа. Тэргүүн төшмөл тэнд нь "Эн чинь уурамч жүжигч шүү дээ" гэсэн бүгд алмарчжээ. Холгүй ордны харуулууд "Тэнд юун чимээ гараад байна. Энэ байтхай юм болноо. Цус аманда түрхэж өрөөд бала юм ихэхэд төшмөд тэндээс зүхтах гэтэл байсан газрыг нь тойруулаад гал тавьчихсан байна. Нөгөө харуулууд "Хөө энэ нэг юм болоод байгаа юм биш үү? Зүгээрээ. Яг л ийм юм болтыг." Гэсэн чи урд нь зүгээр зураг тавьчихсан байсан юм байна. Цаана нь харин шатаж байдаг шүү. Нөгөөдөл ямартайч ажиллаа дуусхийгээд нөгөө шудраг 6 төшмөл гэсэн номоо шатаалаа. Тэгсэн чи шатаж байхдаа нөгөө ном нь 6 уруугч болоод хувирчиж байна шүү. Гайхаад авсан чинь аль хэдийн солилцсон байна. Бүдүүка өөрчлөгддөг бичиг хийгээд зурааж тамга урлаад байсан нь ийм учиртай байжээ. Ингээд нөгөө хуурамч түүхэн шатчлаа. Тэгсэн манай үндэндээс "Энийг хайж байна уу?" гэд жинхэнэ номыг нь бариад гараад ирлээ. "Муусан уруугчд бодит түүхээ шатаагаад хуурамч түүх бүтээж болдго юм уу? Наатахаа барь." Гэсэн чи хоошо дөхөө өгч байна. Ари албатных нь сая зүгээр салхи байсан баха. Ингэж авна штт. Хүмүүс элдээ суглаад яг өгтгийн даван дээр манай хүн нэлен хүчтэй угзарч өглөө. Бүдүүка тэндээс "Татаад" гэсэн чин татаад манай хүн нээсээд мултарлаа. Тэгснэ агаар дээрээс "Муусан уруугчд та нарын гарт өгсөн шудраг жүжигчний үгийг сонс. Шудраг зөвийн нэр түүхэнд үлдэж худал хуурмаг арчигдлаа" гэд орилж байна. Яг маргаашнаас нь уруугч хааны тухай болон төшөмдүүдийн тухай цуу яриа ард түмний дунд хүч авч байна. Нөгөө уруугч төшөмлүүд нь жинхэнэ баатрууд байж таарад харин хаан өөрөө уруугч байж гэд яриад байна. Энэ яриаг нь тэргүүн төшмөл ард нь сонсож байдаг. Амьд гарцсан бололтой. Манай харин Мэн улс руу зугтаачиж "Өлсөж өгөх нэ. Мэн улсад чинь ламд үзүүлдэггүй байдгүй биш үү? Буцаад чусан руу явъя." "Чусан чалгаагүй. Одоо мунхархаа өлсөн." Ингэсэн чинь нэг үйлчлүүлэгч ороод ирлээ. "Хөөе, үйлчлүүлэгч." Бүгд бооз авлаа. Янзын өгтөж авна штт. Тавтай морилно. Танд юу гар туслах уу? Нилээн баян хүн бололтой. Баахан алтан юмбуу гаргаад ирлээ. "Би та нарыг сайн гэж сонссон. Би нэг залуу дурлцсан. Тэр залууг буцаагаад надад дурлуулад өгч болох уу?" Ингэж байна. Энд хүрээд кино манд дуслаа. Гүүрээ улс мөксний дараа Чусан улс буддизмыг улс төрөөс шахах бодлого явуулж оронд нь күнзийн сургаалыг нэвтрүүлсэн байна. Харин дэлхийн 2 дугаар дайны дараагаас Христ итгэл Солонгост дэлгэрч Солонгос улс чухал хувьсгалуудын дараа үсрэнгүүгээр хөгжсөн байдаг. Бид бол бас нэг сайхан өдөр өндөр хөгжчөөд түүхийнхээ талаар баахан кино угсруулад сууж байх юмсан. Манай түүх бол өнгөлж өөдөн татаад авах шаардлагагүй агуу түүх штэ. Киночод байлаа.